За сайн байна сонсогчдоо. Өнөөдөр 2026 оны 1-р сарын 11-ний өдөр арилжаач trader Отгонбаатарын мөнхчин байна. За өнөөдөр манай ээлжит market overview үргэлжлээд явах гэж байна. За өнгөрсөн 7 хоногт алтны дүн шинжилгээг өгсөн. За алт бол 4330 дээр өнгөрсөн 7 хоногт 5 өдөр хаагдсан байсан. За би алтны дүн шинжилгээг та бүхэнд өгөж алтыг өснө гэдэг прогноз өгсөн тийм ээ. За тэгээд алтыг бол 4600 руу асуудалгүй явна гэдэг прогнозыг өгсөн байсан. За өнөөдөр бол алт 4500 10 дээр өнгөрсөн 5 дахь өдөр ханш бол хаагдсан байна. За мэдээж хамгийн нэгдүгээр хэдүүлээ алтны талаар ярина. Ер нь одоо манай нийт арилжаачдын за 80-90% нь бол алт арилждаг. За мөн нийт арилжааны волюм буюу хэмжээний 80-90% нь бас алтан дээр л яваад байгаа. Тийм учраас л ерөөсөө алтан дээр илүү фокус өгөөд за тэгээд бусад одоо доллар индекс болон бусад зүйлсийг бол илүү бага минут яриад байгаа та нар манаас ойлгож байгаа байхаа гэж бодож байна. За өнгөрсөн 7 хоногт алтан дээр юу болвоо гэхээр за мэдээж яг хуу Венесуелийн асуудал байсан. Гэхдээ Венесуелийн асуудал бол ерөнхийдөө бол намжсан гэдгийг та нар бүгдээрээ мэдж байгаа тийм ээ. Аль хэдийн ерөнхийлөгчийн одоо бариад Америкт аваачаад Нью-Йоркийн шоронд хийчихсэн. За тэгээд Венесуэл бол засаг захиргааны хувьд бол дараагийн одоо орлого ерөнхийлөгчөө сонгосон гэдэг юм их асуудал үүссэн. Түүнээс за хятад бол нэг айхтар хариу арга хэмжээ бол үзүүлсэнгүү, Орос ч гэснээр нэг айхтар хариу арга хэмжээ үзүүлж угаасаа чадахгүй гэдгийг би хэлжсэн шүү дээ. Оросыг бол чадахгүй гэдгийг хэлжсэн. Тэгээд ерөнхийдөө тэр Венесуелийн асуудал бол ер нь намжсан байдалтай. Гэхдээ юу болж эхэлсэн бэ гэхээр Венесуелийн асуудлаас даамжраад Ираны асуудал үүсч эхэлсэн. Яг одоо өнгөрсөн 2-3 өдрийн турш Ираны гудамд Ираны ард түмэн Ираныхаа засаг захиргааны эсрэг тэмцэж байна. Яг өнөөдөр бол одоо Иранд интернет хаачихсан. За цагдаа бол нөгөө эсрэг хүчний байгууллага бол бүр жинхэнэ сум ашиглаад эхэлсэн хүч дүрмгэлээд эхэлсэн ингээд гудамд бол нэлээд их хүн алуулсан үгсэн юм байдалтай одоо тэмцэл өрнөж байна Иранд. За тэгээд Америк бол хэрвээ энэ байдал үргэлжлэх юм бол одоо Иранд туслана гэдгээ бас илэрхийлээд эхэллээ. Тэр чинь бас дахиад ингээд Ирантай довтлогоо дайны асуудал үүсч магадгүй юм нөхцөл байдал үүсэд ирж шүү. За өнгөрсөн 7 хоногт алт бол өсөж явж байгаа. За 3 дахь өдөр тодорхой хэмжээний жижигхэн pullback орж ирсэн. Тэр нь 4 дахь өдөр рүү үргэлжлээд. Гэхдээ энэ бол ямар ч асуудалгүй одоо эрүүл pullback байсан. Тийм ээ. Ханшийн нэг өсөлтийн хөдөлгөөн явлаа, pullback орж ирлээ, дараагийн өсөлтийн хөдөлгөөн. За яг энэ pullback-ыг хэмжээд үзэх юм бол за Fibonacci 50 хавцаа үржсэн, candlestick маш сайхан хаагдсан. За мөн дээрээс нь энд бол bullish pattern үүссэн гэдэг. Олон аятайхан тохиолдлууд бол үүсээд за мөн 4 дахь өдрөөс ханш буцаж үргэлжлэн өсөөд за 5 дахь өдөр non-farm payroll мэдээ гараад non-farm payroll мэдээ бол алтын ханшийг өсгөх мэдээ гарсан. За хүлээлт бол нэг өнгөрсөн сарын хөдөө аж ахуйн салбараас бусад одоо ажлын байрны өсөлт бол 66 мянган ажлын байраар нэмэгдэнэ гэж хүлээлттэй байсан бол 50 мянгаар нэмэгдсэн. Тэгээд нэгсэндээ NFP мэдээ бол сүүлийн 3-4 сарын турш дарааллаад хүлээлтээс доогуур мэдээ гарсан. За мөн саяны гарсан 50 мянга гэдэг тоон өмнө сард гарсан 66 мянга гэдэг тооноос бага гарсан. Тэгэхээр цаашлаад одоо Төв банк бодлогын хүүгээ багасгах магадлал бас өндөр болж байна гэсэн үг. Окей. Тэгэхээр бодлогын хүүгээ багасгах магадлал өндөр болоод ирэхээр алтны ханш өсдөг гэдгийг та нар мэдж байгаа шүү дээ. За тэгээд сая өнгөрсөн 5 өдөр бол ханш өсөөд за энэ сайхан өсөлт бол үргэлжлээд ингээд таагдсан. За яг одоо алтны ханш ямархуу байдалтай байна вэ гэдгийг бүгдээрээ харъя. Ер нь бол нэгд өдөр яаж нэгдэх вэ гэж харахаар хэдүүлээ weekend gold гэдээ ороод харчихна. Би аль хэдийн ханш gap up нэгдэнэ гэдгийг бол одоо таамаглаж байгаа. Ягаад гэвэл Ираны асуудлаас болоод. Энэ бол дараа 7 хоногт үргэлжлээд явна. За яг одоо ханш бол 4530 хавцаа. Тэгэхээр 5 дахь өдөр бол 4510 дээр хаагдсан шүү дээ. Тэгэхээр дээшээ дахиад 200-300 pip ер нь бол gap up нэгдээд за тэр gap-а за магадгүй буцаж нөхөд нөхгүй бол үргэлжлээд өсөөд явах юм нөхцөл байдал бол алтан дээр үүсч байна. Алт бол үргэлжлээд өсөхнэ. За мөн
олон ч одоо хөрөнгө оруулалтын байгууллагууд, судлаачид, за аналистууд бол алтыг 26 оны эхний улирал, за эхний хагасд бол үргэлжилж өссөөр байгаа 5,000 хүрнэ гэдэг прогнозыг бол гаргасаар байгаад байгаа. За би тэрнтэй бол бас санал нэгдэж байгаа. За харин 26 оны 2 дугаар хагасаас бол уналт pullback орж иж магадгүй гэсэн бодол бол надад байгаа. Тэгэхээр илүү урт цагийг хараад хэдүүлээ алт бол за үргэлжлээд өсөх юм байна гэдгээ бол прогноз хийгээд ойлгочтой шүү дээ. Угаасаа үүсэж байгаа дэлхийд дахинд үүсэж байгаа нөхцөл байдал, за мөн суур орчин шалтгаан, non farm payroll, за төв банкны бодлогыг үгээсэ. Одоо 1 сарын 27 билүү 28-нд нэг төв банкны бодлогын хүүт. Ямар ч үсэн тэр цаг хугацаа хүртэл алт болоод өсөлтөө хадгалаад явах нь бол ойлгомжтой болж байна. Тэгэхээр хаа хүрх вэ гэдгийг нь харъя. Окей. За би нэг одоо өмнөх market overview дээр нэг Andrew Pitchfork зураад хараад исэн тэрийг та нар санаж байгаа байх гэж найж байна. Би энийг дахиад зуръя. За 22 оны 11-р сарын доод цэг 1628, 1610 хэд ч юм уу. Энэ одоо хэд байсан? 1617 гэдэг ханш байсан. Энэ ханшнаас алт бол тасралтгүй үргэлжлээд өсөд явсан. Энэ ханшнаас өсөлт хийхдээ өмнөх 2070 гэсэн хайг эвдээд, за буцаж pullback хийчихэд энэ 23 оны 10 сард Палестин, Израилийн асуудлаас болоод дээшээ тэр чигээр зогсолтгүй энэ цагаас хойш үргэлжлэн өссөөр байгаа. За энд бол нэг сайхан сэрээ бол зурагдаж байгаа. За энэ сэрээг зурхын өмнө та нар чарта логаритмик чарт дээр тавиарай. Regular дээр percent дээр эсвэл бусад юм дээр байх юм бол таарахгүй шүү. Би энэ логаритмик чартыг угаасаа сүүлийн 10 жил ашиглаж байгаа. Би нэг юм боддоггүй гэтэл зарим хүмүүс нөгөө regular chart дээр тавьчих арай өөрөөр хардаг. Логаритмик чарт дээр байдаг шүү. За тэгээд pitchfork зурна. Эхний А цэг энэ 22 оны 11 сарын доод цэг. За дээд Б цэг нь болохоор 23 оны 5 сарын дээд цэг. За С цэг нь болохоор энэ 23 оны 10 сарын доод цэг. За энэ цэгүүдээ ойртуулж агаад яг энэ дээд доод дээр навчрах шүү. За энэ юун дээр зураад соромц дээр тавьж агаад, за яг энэ 22 оны 14 сарын 3-ны өдрийн доод цэг. За тэгээд энэ 23 оны 5 сарын 4-ний өдрийн дээд цэг. За тэгээд энд 23 оны 10 сарын 6-ны өдрийн доод цэгт тохируулаад, за энэ сэрээгээ бол зурж өгнө. За энэ сэрээ маань тэгээд shift биш, modified shift биш, original гэсэн сонголтын дээр байгаа. За энэ сэрээ ямар учиртай юм бэ гэхээр ханш бол 25 он хүртэл ерөнхийдөө сэрээний энэ midline гэж те голын лайнаас доод цэг дээр бол доод одоо хэсэгтэр бол арилжиж ирсэн. За тэгээд 25 оны 4 сар Трампын нөгөө айхтар тариф мариф болоо хятадтай худалдааны дайж гэдэг дээд цэг дээр гарсан. За энэ дээд цэг дээр гарснаас хойш яг энэ сирээний дээд хэсэгт арилжиж явж байгаа. Окей. За сирээнд бол та нар энгийн зурх юм бол 1.5 гэж байхгүй, 2 гэж байхгүй. Ерөнхийдөө нэг ийм л 5 зураас байх хэрэгтэй. Гадна 2 зураас, голын 1 зураас, доод 2 зураас гэх тийм. За тэгвэл энэ сэрээ яасан бэ гэхээр, за сая сүүлд энэ 25 оны 8 сард 3320 гэдэг ханш дээрээс буудаад өсөд явсан шүү дээ. Тэгэхэд яг энэ сирээний гол midline дээр байж байгаа дээшээ буудаад явсан тийм үү? Midline дээрээс, за энэ мэдээж маш гой bullish penguin үүссэн байсан. Эндээс дээшээ буудаад өсөд явсан. За ингэж өсөж явахдаа сирэн гинэ ханш нь 4380 дээр хурж ирээд 10 сарын сүүлээс тэгээд жоохон pullback гэсэн тийм. За тэгвэл энэ сирэний гадна лайн дээр очсон юм биш үү? Харж байгаа. 1.5 болоо 2.2-ыг идэвхжүүлчих. За тэгвэл сирэний гадна 1.5-ыг сэтлээд 1.5 лайныг сэтлээд бүр 2 руу ойртоод буцаж унаад энэ яасан? Үндсэн сирэний гадна лайн дээр support авчихсан. Support авсан. Энэ арай. Энэ нөгөө 25 оны 11 сард чинь энэ supportн дээр нэг удаа хурж ирээ шалгалаа, буцаж дээшээ өсөхтэй байсан. 1.5 лайн дээр энэ арай гадна 1.5 лайн дээр rejection аваад буцаж доошоо унахдаа нөгөө үндсэн сирэний гадна лайн дээр support аваад дээшээ өссөн. Дээшээ өсөж явахдаа яасан? 1.5 дээр rejection авчихсан. Энэ би нэг өдрийн график яриад байгаа шүү. Тэгээс сэтлээд дээшээ өсөд гарсан.
буцаж ирээд унсан буцаад дэше өссөн сая яасан. Дөрөвт өдөр pullback хийхдээ нөгөө 1.5 буюу дээшээ задлсан лайн дээр хурж ирээд support авчлаа. Окей? Задлсан лайн дээр хурж ирээд support авчлаа. Тэгвэл одоо яана гэж үзэх үү? Энэ ерөөсөө ийм хоёр лайн эсвэл ийм хоёр лайн эсвэл энэ дараачийн лайны асуудал ярьж байгаа шүү дээ. Тэгвэл 1.5 эсэлчихгүй байгаа чинь дээшээ сэтлээд буцаж ирээд pullback хийгээд барьчихсан. Одоо тэгвэл яах юм? Дараачийн лайн буюу энэ 2 гэдэг лайн руу явах юм биш үү гэдэг таамаглал гарч ирж байна. За ингэж за тэгвэл зүгээр ингээд чи арай 4800 явчихсан. Тэгвэл зүгээр ингээд дээшээ чигээрээ нэг 7 хоног дараалал төснө гэж бодъё л да. 4750 гэдэг ханшиг гарч ирээд байна. Окей? 4750 гэдэг ханшиг гарч ирээд байна. Би энэ сэрэг батлагдж байна. Яг энэ сэрэг бариад яваад байна гэдгийг бас яаж хэлхий гэхээр энэ ханш 25 оны 4 сард нөгөө Америк хятадын худалдааны дайны үеэр 3500 ханшид хурж ирэхэд яг энэ сэрээний гадна лайн дээр хурж ирсэн. За тэгээ консолидейшн хийж ичжагаад дээшээ сэтлээд энэ нэг чигийн хүчтэй хөдөлгөөн явсан тийм ээ. Буцаж pullback хийхдээ яасан? Нөгөө сэтж чадаагүй нэг хүчтэй rejection аваад all time ханш тогтоож исэн сирэний чинь дээшээ сэтж гарсан гадна лайныг буцаж ирээд шалгачихсан байгаад байгааз. Энэ араа. Тэгэхээр энэ сирэний гадна лайнаас бүр гараад явсан тренд энэ гадна лайн дээр үргэлжилнэ гэдгийг нэгс нөө баталж өгöd. Тийм үү? За тийм. За тэгэхээр ер нь бол би өнгөрсөн 7 хоногт танаас нэг энэ хоёр орой холбогдоод нэг юм bearish pattern үүсч магадгүй гэж хэлээдсэн шүү дээ. Тэгвэл одоо бол энэ bearish pattern биш. Эн чинь харин дээшээ задрах pendant юм биш үү гэж харагдаад байна. Окей. Тэгээ яг сирэний хувьд бол энд хурж ирчээд 4750 дээр хурж ирэхэд 1-р сарын сүүл болоод за тэгээд эндээс буцаад pullback орж ирж болох юм тий. Тэгэхээр ямар ч байсан эхний ээлжинд энэ Америкийн төв банкны бодлогын хөнгөн шийдвэр гарт 91 сарын сүүл хүртэл энэ 4700 гэдэг ханш байгаа юм биш үү гэсэн таамаглал бол надад харагдчихэ. Одоо ингээд энэ Ираны асуудал дахиад гард ирсэн. Тэгээд non-farm payroll баг гарчихсан. Одоо дараа 7 хоног CPI мэдээ гарна. CPI мэдээ бас хүлээлтээс баг гарах болов уу гэж бодож байна. Тэгэхээр дахиад нөгөө төв банкны бодлогын хүүгээ багасгах магадлал нь өндөр болоод явчихна. Окей. За мөн би үргэлжлээд өснөө 4700 хүрнэ гэдгийг бас юугаар баталгаажуулаад байна вэ гэхээр RSI харъя. Тэгээ RSI-г би traditional энгийн нөгөө өмнө хардаг шиг overbought болчлоо гэдэг байдлаар харахгүй. Өмнө нь ханшийн өсөлтөн дээр юу болчихсон гэдгийг харъя. За RSI нэг өдрийн график дээр RSI ханш 3300-аас 4300 руу 100000 пипний өсөлт хийхэд энэ oversold дээр байсан. За тэгээ ханш буцаад pullback хийхэд RSI доошо буугаад 50 line дээрээ support авсан. За тэгээ дээшээ өсөд гараад ирэхэд дахиад oversold гэнэ уучлаарай overbought руу орж ирсэн. За эндээс сая 12 сарын сүүлд нөгөө хүчтэй pullback орж ирэхэд дахиад 50 line дээрээ барьсан. Тэгвэл одоо RSI үргэлжлээд дээшээ өсөд дахиад overbought руу орж ирэхэд бэлэн байна. Окей? Тэгвэл RSI дахиад overbought руу орчих юм бол яах юм? Ханш өсөх ёстой. Тийм биз? Нэг өдрийн RSI юм байна. За тэгвэл би 7 хоногийн график RSI-г сонгоё. 7 хоногийн график RSI яаж вэ? Энэ overbought дээр 25 оны 9 сараас хойш байгаа. За хамгийн дээд цэг нь 85 хүрсэн. За дараа нь 80 хүрсэн. Тэгээ буцаад pullback хийхэд 70 руу хурцчихэд одоо дахиад үргэлжлээд дээшээ RSI өсгөд бэлэн байна. RSI дээшээ өсгөд яах юм? Ханш үргэлжлээд өснө. Окей. За дахиадыг баталгаа. Та нар мэдэх нь мэдж байгаа бах надтай хамт олон жил дүн шинжилгээ хийж байгаа залуучууд. Би нэг exponential moving average-ийг л хардаг. EMA окей. 4 цагийн график дээр ялангуяа би маш сайн хардаг. Энэ бол 66 EMA 66. Окей. За энэ 66 EMA юу хэлж байгаа юм бэ гэхээр ханш pullback хийгээд энэ EMA дээр support аваад дэше өсөд явдаг. Жишээ нь энд хараа
25 оны 12 сарын 10-нд энэ EMA 2 удаа шалгаад дээш өсөө явчихсан. Окей. За ханш EMA-ха буцаад доош орлоо. Дээшээ шалгалаа, rejection боллоо, доош унлаа. За сэтлээд гараад явчлаа. Буцаж хурж ирээд шалгасан тий түрүүний нөгөө Fibonacci 50 шалгалт яг энэ 4 цагийн 66 EMA дээр support авсан. За урд өмнө тэгвэл бас яажсан байна. За энэ ялангуяа ханшийн хүчтэй нэг чигийн тренд явж хахад дандаа энэ 66 цагийн EMA-тэйгээ ойрточоод буцаад дэш өсөө явчихсан. Окей. Харин хүчтэй pullback оршиж 66 EMA-ийн доор орчоод rejection болоо явчихдаг гэсэн. Буцаад дээшээ сэтлээ гараад ирэхэд өсөөд явж байгаа гэсэн. Окей. Тэгэхээр 66 EMA дээр сая хамгийн сүүлд маш сайхан тест хийчихсэн. Энэ бол үргэлжлээд өсөөд явнаа гэдгийг бол илтгэж байна гэж харж байна. За тэгээд өнгөрсөн 7 хоногийн хувьд бол алтан дээр бол маш сайхан ашигтай ажиллаж байгаа гэсэн та нар миний Instagram story-г үзсэн байх. Ер нь бол нэг 2 сая гаруй долларын ашиг хийлээ. За энэ ашиг бол үргэлжлээд явах юм шиг байна. Би бол ихэнх арилжаануудаа бас хаасан. За non-farm payroll дээр мэдээ дарсны дараа long арилжаанд орсон. Би яагаад non-farm payroll мэдээний дараа long арилжаанд орсон танаас тайлбарлаж хэлье. За энэ 66 EMA тур унтарч. За энд мэдээ гарсан те. Мэдээ хүлээлтээс баг гарсан. Хүлээлтээс баг гарахаар яах ёстой? Яг үндсэн хөдөлгөөн бол өсөх ёстой. Гэтэл ханш манипуляц хийгээд унаад ороод ирсэн. Унаад ороод ирэнгүүт нь за энэ бол өсөх ёстой учраас гээд long арилжаанд орсон. За одоо long арилжаагаа барьж байгаа. Тэгээд дараа 7 хоног руу үргэлжлүүлээд бариад явнаа гэж харж байна. За тэгэхээр мэдээж яг 7 хоногийн дундуур ихэнд одоо хизээч үедээ ямар нэгэн pullback correction бол орж иж болно. Гэхдээ энэ үргэлжлээд өсөөд за бараг 4600 бол асуудалгүй байх. Цаашлаа 4700 ч гэсэндээ ер нь харагдаж байгаа юм биш үү дээ гэсэн дүншилгээ прогнозыг бол та нартай өгч байна. За тэгээд нөгөө энэ оройг холбосон bearish pattern гэхээсээ илүүтэй энэ 25 оны 11 сарын орой, за 25 оны 12 сарын 29-ний орой, за тэгээд энэ ёроолууд холбогдсон ер нь өсөлтийн channel явж байгаа юм биш үү гэсэн хаамаг нь илүү зөв болж таарах гэдэг шиг байна. Эндээс үргэлжлээд өсөөд за энэ 4700, 4700, 4700, 4750 гэдэг ханш бол харагдаад байна гэж дүн шинжилгээ прогнозыг бол хийж байна залуучуудаа. За дараагийн ярилцах зүйл бол доллар индекс. За сая non-farm payroll мэдээ баг гарч байхад доллар индекс өсөөд гараад ирсэн. Тэгээ би яг үнэндээ яагаад энэ доллар индекс ингэж өсөж гарч иж байгаа жоохон ойлгохгүй байна. Магадгүй улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж иж болох юм. Тэгэхээр ойлгохгүй байгаа учраас ер нь доллар индексийг за энэ key level 100 руу хурж ирснийх нь дараа л харъя та гэсэн бодол байна. За доллар индекс хэрвээ өнгөрсөн 7 хоногийн өсөлтөө хадгалаад үргэлжлээд жоохон дээш өсч гарч ирээд нэг 99 80 ч юм уу 100 руу хүрээд ирэх юм бол яг энэ CPI мэдээ гарна. За CPI мэдээ хэрвээ хүлээлтээс баг гарах юм бол доллар индекс буцаад унаад ороод ирнэ гэж харж байна. За хэрвээ доллар индекс өсөж байгаад буцаад унаад ороод ирэх юм бол мэдээж яг GBP USD, евро доллар, за Aussie доллар гэсэн ослолууд бол өсөлт үзүүлэх боломжтой. За тэгээ одоо энэ GBP USD ингээ харахаар ер нь бол нэг төр зүрийн pullback хийчихсэн 4 өдөр дараалаад унтсан байна те. Тэгэхээр магадгүй дахиад жоохон pullback хийчихэд эндээс эргэлт орж иж болох юм аа гэж харж байна. Доллар евро доллар ч юм. Вау, энэ одоо ямар альгоны уналт орж ирсэн бэ шүү. Тэгээ эндээс буцаад сэргэлт орж ирэх боломжтой. Хэрвээ доллар индекс унвал CPI мэдээ баг гарвал шүү. Окей. Тэгээ би бол яг эдгэрт нэг ач холбогдохгүй байгаа. Илүү алтаар арилчаад байгаа. Та нар ч гэсэн алтыг арилчаад тийм учраас илүү алтан дээр л фокус өгье. За Nasdaq би энэ үргэлжлээд өснө гэж хэлсэн. За pullback хийсэн. Үргэлжлээд өнгөрсөн 7 хоногт өсөлт үргэлжлээд явлаа. S&P 500 ялгаагүй. За энэ бол мөн өсөлт бол үргэлжлээд all time high эвдээд явах хаа гэж харж байна. За сонирхолтой зүйл биткойн дээр байна. За би биткойныг энэ өсөлт үргэлжилж явж байгаа нэг 96,000 руу хүрээд унах байхаа гэж хэлжсэн. Гэхдээ нэг 95,000 хавцаанаас шууд буцаад доошоо унтсан. За тэгээ унсныхаа араас бол ер нь бол volume байхгүй, буцаад rebound байхгүй нэг ийм дүр зураг ажиглагдаад байна. Тэгээд би бол биткойныг
уналт хийчээд буцаад энэ нэг bearish pendant хийчлээ гэж харж байна. За тэгээд эндээс дахиад үргэлжилж унаад ер нь бол нэг 72,500 73,000 руу унах байх гэж харж байна. Гэхдээ би энэ уналтыг бол худалдаж авах боломж гэж хараад спотор лонг арилжаанд орохоор би ер нь захиалга өгсөн байгаа. Спотор авахаар. Тэгэхээр 72,500 бол ер нь урт хугацааны дундчаа харахад бол худалдаж аваад урт хугацаанд дарахад бол надад их аятайхан ханшин байна гэж би харж байгаа учраас ийм өдрөө орж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Окей. Тэгэхээр биткойн дээр лонг арилжаа хийхээс бол болгоомжлоорой. За мөн Ethereum ялгаагүй араа бүгд л яг нэг юм уналт хийчээд консолидейт тэгээд явж байгаа юм дүр сурал харагдаад байна. Solana бас мөн ялгаагүй хэрвээ энэ 106-аас доош унаад ирэх юм бол бараг 80-70 руу унах боломжтой юм дүр сурлууд харагдаж байна. За тэгээд хамгийн гол манай өгөх фокус бол алтны фокус. За нэгд өдөр бол gap up хийх нь ойлгомжтой боллоо. Хөдөлгөөн бол хурдцтай үргэлжлээд явах байх. За тэгээд 7 хоногийн дундуур хэрвээ pullback-д орж ирэх юм бол та нар Fibonacci-г гаргаж ирээд л одоо зурна шүү дээ. Одоо Fibonacci-г одоо яаж зурх вэ гайхчихж магадгүй. Тэгэх юм бол та нар хамгийн сүүлд хүчтэй pullback хаана өрсөн? 4408 өрсөн тийм үү? Тэгвэл 4408-аас одоо хаа өрөх юм мэдгүй. Эхлээд 4600 хүрчээд pullback хийж болно тийм үү? Тэгвэл 4600 хүрчээ pullback хийх юм бол хэрвээ эндээс pullback хийвэл за 4530 руу pullback хийж болох юм байна гэж хараад эндээс long арилжаа хүлээгээ сууж тийм үү те. Тэгээд дүн шинжилгээгээ 7 хоногийн дундуур adjust хийгээд өөрчлөөд өөрсдөө хараад тасан зогцоод тэгээд арилжаад яваарай залуучуудаа. Окей. За өнөөдрийн market overview бол ерөнхийдөө богино алтан дээр илүү фокус өгсөн ойлгомжтой илүү тутуныг яриад ах зүйл байхгүй. За тэгээд мэдээж Монголын хамгийн супер брокер, хамгийн дэвшилтэт брокер, хамгийн хурдан брокер, хамгийн бага спредтэй брокер. Манай MOT Capital би Монголын хамгийн бага спред гэж яригддаг Pepperstone-ы бүх спредийг харьцуулж харсан. Манай MOT Capital 90% хослолууд бол бага спредтэй байлаа шүү залуучуудаа. Тэгээд MOT Capital-ыг дэмжээрэй, арилжаарай. Баярлалаа. Арилжаанд амжилт хүсье.